Намын байна. За 10 дахь өдрийнхаа бэлтгэлийг амжилттай дуусгаад гэртээ орж ирээд байж байна. За хоолоо идэж сууж байна. Өнөөдрийн бэлтгэл ер нь харьцангуй их таарсан. Яа тэгэхээр өглөө 11 цагаас Зумбагийнхаа бэлтгэлд орчод тэр чигээр үргэлжлүүлээд фитнесийг хийцэн. Тэгээд 3 цаг гээд тараад одоо 4:16 болж байна. Тэгээ хоолоо идэж сууж байна. Өнөөдөр гайгүй их таарсан болохоор өнөөдөр гард бэлигээ аваад дараа нь сасадий гэж бодож байна. Тэгээд өчигдөр нөгөө хийсэн бичлэгнүүдээ үзлээ. Тэгсэн чинь миний бичлэгнүүдийн ингээд нөгөө дуу найгуу нөгөө цаан сонсогдоод надад одоохондоо нөгөө нэг байхгүй байгаа болохоор дуу найгуу цаан сонсогдоод лээ. Тэгэхээр ингээд ойрхоноос ярьсан бичлэг хийвэл арай илүү дээрэн болоо гэж бодсон. Өнөөдрийнхаа логоор юу ярих гэж шийдсэн бэ гэхээр фитнест явах зардлын талаар ярих гэж бодсон. Ер нь бол фитнесээр хичээлнэ гэдэг чинь бас айгүй их зардалтай, зарлага өндөртэй юм байна. За тэгээд би одоо та хэдэд яг анхнаас нь ахуулаад фитнес хийхэд зарцуулагдсан, одоо миний хувьд зарцуулагдсан үнийн дүнгээ ярих гэж бодсон. За нэгдүгээр фитнесийн төлбөр. Би манай фитнесийн төлбөр сарын 280 мянга. Тэгээд Зумбагийнхаа төлбөрийг бас төлж байгаа. Зумбагийн төлбөр болохоор сарын оны өмнө арай хямдхан байсан, одоо арай жоохон үнэтэй болсон. Гэхдээ би оны өмнө хямдхан байхад нь төлсөн. 130 мянган төгрөг. Тэгээд багшаагаа төлбөрийг 3 дахь багшаагаа төлбөрийг төлнө. Багшийн төлбөр сая төгрөг. За тэгээд нөгөө хэрэгцээнийхаа юмнуудыг аавна. Хэрэгцээнийхаа юмнууд нь бас айгүй үнэтэй байдаг. Би ерөөсөө нөгөө өмнө нь хичээлж үзээгүй болохоор энийг юм үнэтэй гэж бол ерөөсөө мэдчихэж байгаагүй. За тэг би одоогийн байдлаар болохоор нөгөө ийм амино ууж байгаа. Би одоо 4 юм ууж байгаа байхгүй юу? Ийм амино ууж байгаа. Ийм өөрөг ууж байгаа. Тэгээд BCA ууж байгаа. Тийм BCA-г бол худалдаж аваагүй. BCA-г бол манай дүү нөгөө үлдсэн BCA байгаа гэд тэгээд дүүгээсээ зүгээр авсан. Манай дүү надад өгсөн. Тэгээд өг шатагч ууж байгаа. Тэгээд эднэрийн нийт үнэ нь болохоор за BCA одоо ингэж аваагүй юм чинь бол үнэнд орохгүй. Тэгээд амино тэгээд ураг 2 нэлээ 505 мянга болсон. Тэгэд өг шатагч болохоор 120 ширхтээ ийм өг шатагч 170 мянган төгрөгөөр авсан. Тэгээд өөрчн зардал гарсан юм чинь тэгээд нөгөө жижиг хэрэглэгдэхүүнүүд авах хэрэгтэй. Дээрээс нь нөгөө надад ч одоо бүр усны савнаас ахуулаад ерөөсөө ийм одоо энэ юмнуудаа ууя гэхээр усны сав бас хэрэгтэй. Тэгээ ийм усны сав бас авсан. Дээрээс нь ийм хөлөндөө ингээ хийгээд ийм төмөртэй ингээ татаад хийдэг ийм тасгалын юм авсан. Одоо тэгээд гол нь нэг асуудал нь би бэлээ авах хэрэгтэй байгаа. Өнөөдөр нөгөө их тарсан болохоор би ер нь гарч бас бэлээ авъя гэж бодож байна. Тэгээ нөгөө бэлээ авах гээд ийм арт орсон байхгүй юу? Тэгсэн чинь ийм артад надад харах бэлээ байгаагүй. Тэгээ одоо нөгөө бэлээгүй ингээд хийгээд ахаар чи ингээд эвэрчтэй юм гар ингээ эвэртэй болоо. Тэгэхээр нөгөө аюу хэцүүд энэ өвдөд ит юм байна. Тэгэхээр бэлээ ямар ч байсан авъя гэж бодож байна. За тэгээд цаашдаа ирээдүйд гарах зарлууд бас байна. За тэмцээн хүртэлцээ. Би чи одоо 3 төрөлд орох гэж байгаа штэ. Тэнгүүд нөгөө тэмцээнийхээ мандатыг авах хэрэгтэй. Нэг төрлийн мандат нь 300 мянган төгрөг. Тэнгүүд 3 төрөлд орно гэвэл 900 мянган төгрөг болно. За тэгээд дээрэс нь хувцснууд 3 өөр хувцс надад хэрэгтэй болно. Нэг плаж хэрэгтэй болно, бикини хэрэгтэй болно. Бикини нөгөө 2 төрлийн бикини хэрэгтэй болно. Нэг нь болохоор ийм битүү бикини хэрэгтэй болно. Нөгөөх нь болохоор ийм салангат бикини хэрэгтэй болно. Тэгээ би бикини, плаж ийм юмнуудыг сая судалж үзлээ гэсэн чинь бас Монголд ойдог газрууд зөндөө байд юм байна. Тэгсэн чинь ер нь дайггүй гоё нь ер нь 5 сая. Тэгээ ер нь бол 3-аас 5 саяын хооронд байд юм байна. Амар тий. Тэгээд ер нь бол ингээд аюу зардал өндөртэй идэм байна. Маш их зардал өндөртэй идэм байна. Тэгээд өөрчөө одоо тэгээл нүрээ бодуулна, нүсээ янзлуулна, гутал авна.
Тэгээ ингээл маш их зардлаа. Тэгээ өөрчлөсөн тэднэрийгээ бол авсныхаа дараа та нарт танилцуулаад тэдэнд өгөөр авсан гэдэг юмнуудаа ол хэлье. Одоогийн байдлаар бол надаас иймэрхүү зардлууд гарсан байгаа. За нүрэ буднаа. Өнөөдөр их тарсан болохоор нүрэ будаад салсад явъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За нүрэ будаад дууссан. Ямар болсон бэ? Өнөөдөр салсан дараа ирсэн. Салсад гал нүрэ будсан. Би нэг солонгос охины мейкап бичлэг үзээд тэгээд тэрийг дуурайж бодсон. Нүрэ будаад ихтэй гоё шүү.